За сайн байцгаана уу? Би таньд өөрийгөө танилцуулъя. Намайг итгэл гэдэг. Би стрессгүй амьдрах нууц болон гойлог оршихуйн нууц буюу ямар нэгэн хориггүй гэж турхан гэсэн хоёр номын зохиолч Бетховены амьдралын нууц сургалтын Монгол дахь албан ёсны багш урам зориг zig.com вебсайтыг санаачлагч хөгжүүлэгч мөн түнчлэн эрүүлжих Balanced Life мотивац хөрөнгө оруулалт гэсэн YouTube-ийн 2 сувгийг санаачлагч хөгжүүлэгч ийм хүн байна. За өнөөдөр би та нартай таагүй сөрөг бодол түүнээс яаж гарах тухай дасгал зааж өгнө. Энэ дасгал нь маш энгийн бөгөөд маш хурдан үр дүн гаргадаг ийм гайхалтай сайхан дасгал байгаа. Та бүхэн энэ дасгалыг сэтгэл тавгуутсан үедээ сэтгэлд эвгүй сөрөг бодол орж ирэхдээ зэрэгцээд хийж болох юм. 30 хоногийн турш хийгээд өөрсдөө орж ирсэн сөрөг мэдрэмжүүдээ хэвийн энгийн болгоод өөрчлөөд ирээд туршаад үзээрэй. За альва сэтгэл зовнил, альва сөрөг бодлууд хүнд байдаг л ийм үзэгдэл байдаг. Хүн мэдээж хэрэг дандаа сайхан санаатай, сайхан сэтгэлтэй, тийм ээ, үргэлж цоглог, үргэлж сайхан тийм настроентэй байдаггүй байх нь шүү дээ. Хүнд бол ямар нэгэн байдлаар сэтгэл тавгуудах, тийм ээ, тийм үе дандаа ирдэг. Энэ бол байдаг л нэг асуудал. Энэ хүн болж төрсөн учраас танд байх ёстой энэ асуудал. Харин танд орж ирж байгаа энэ сөрөг бодлууд, энэ таагүй мэдрэмжүүдийг яаж хэвийн болгох вэ, сурах вэ? Яаж түүнийг эрэг болон өөрчлөх вэ? Яаж өөртөө дарамтгүй болгох вэ гэдэг энэ асуудалд суралцах нь бидний хувьд өнөөдөр тавигдж байгаа зорилтоо гэж ойлгож болно. Тэгэхээр ямар сэтгэл тавгуудлын үйлдэл байдаг тухайд би товчхон хэлээд тухайлбал санаа зовнил байна. Хүн их хүн байлаа гэж бод, эцэг хүн байлаа гэж бод, өөр хүүхдийнхээ ирээдүйн төлөө сайн сайхны төлөө үргэлж санаа зовж идэг, тийм ээ. За ажил үйлс нь бүтэхгүй бол бүтээсэй гэж, тийм ээ, санаа зовж идэг. Өөрийнх нь санснаар юм бүтэхгүй бол санснаар бүтсэнгүй гэд санаа зовоод, тийм ээ, сэтгэл готрал юм уу, эсвэл сэтгэл санаа тавгуудах ийм үйлдэлийг бол гаргадаг шүү дээ. За сонирхолтой нь бид нар аль зүйл санаа зовох тусам санаа зовсон зүйл маань тухайн хүндний тухайн санаа зовж байгаа хүнийхээ үйл явдлыг эерэг болгох биш, харин сөргөөрөө, тийм ээ, тэр санаа зовнилоор дүүрсэн муу агуулгатай муу энерги бүхий тэр үйл явцыг бид нар өөрийн эрэхгүй бий болгочдөг учраас санаа зовнил гэдэг бол маш буруу ийм сэтгэлийн нэг хэв маяг байна. Бидний сэтгэхүйн оршин тогтнох ийм хэв маяг байна. За тухайлбал бид нар шалгалтанд орлоо гэж бодъё. Шалгалтанд орохын өмнө, тийм ээ, бид нар яаж санаа зовдөг, тийм ээ. Урчин нойргүй хончдог, тийм ээ. Тэгээд очиод юм шалгалтандаа ороод нөгөө ухаан санаа сайхан ажиллаад сайн явах тэр асуудал бүгд байхгүй гэдэг. Тэгээд шалгалтанд унах, тийм магадгүй ажлын чухал ярилцлагад орох гэж юм гэж бодъё. Гэтэл сэтгэл санаагаар унаад санаа зовсноос болоод бид нар очиод бас унах магадлалтай, тийм ээ. Биеийн тавгуудаад, биеийн жичрээд, гар хөл нь хөлрөө, тийм ээ. Ямар нэгэн байдлаар тавгүй. За ямар нэгэн чухал уулзалт хийх гэжлээ гэж бодъё. Эсвэл ямар нэгэн газар очиод том хэмжээний тайзан дээр гараад дуулах гэжлээ гэж бодъё. Бүжиглэх гэжлээ гэж бодъё. Магадгүй нэг илтгэл тавих гэжлээ гэж бодъё. Гэтэл бид нарыг тэр хүссэн хүсээгүй санаа зовнилуудыг санаа маань зовнисаар байдаг, санаа зовнилууд маань үргэлжилсээр байдаг. Тэгэхээр бидний амьдралд нийтлэг тохиолддог энэ санаа зовнилаас бид нар яаж гарах вэ? Тийм ээ. Энэ санаа зовнил бидний сэтгэл зүрхэнд удаан оршин тогтнуулахгүй байх ямар арга байна вэ гэдгийг л өнөөдрийн миний энэ хэлж өгөх маш хялбар дасгалаас та нар сурах юм байгаа. За энэ дасгалыг хийснээр танд ямар нэгэн тусгайлан бэлтгэсэн чимээгүй орон зай өрөө таслахаа шаардлага байхгүй. Та зөвхөн гудамжинд явж исэн ч хийж болно, сууж исэн ч хийж болно, ажил дээрээ ч хийж болно, тийм ээ, нийтийн унаанд цугаа явж исэн, эсвэл машина барь явж исэн ч хийж болно, хурал цуглаан дээр ч хийж болно, тийм ээ, сайлва юм санаа чин зовоод эсвэл тэр хурал цуглаан таны сэтгэл зүрхэнд хүрэхгүй, тэ дургүй байх юм бол тэр хурал цуглааны тэр үйл явдал та орох
сонсох тийм хүсэлгүй тий тэр ярьж байгаа сэдвэн танд сонирхолгүй бол магадгүй та хичээл дээр сууж байгаа тэр хичээл ном чин танд сонирхолгүй байх юм бол тийм ээ энэ тохиолдолд та за магадгүй та нийтийн тээврээр явж илаа гэж бодъё. Нийтийн тээврээр явж идэл нийтийн тээврийн автобусны жолооч маш одоо өндөр тий одоо чангаар дуу тавьсан байлаа гэж бодъё. Эсвэл автобусанд одоо өчнө олон хүнтэй ч юм уу тэдгээр хүмүүс нь хоорондоо чанга ярилцаад эсвэл одоо утсаар чанга яриад таны одоо автобусаар явах гэж яхад таныг одоо шуугуул тийм ээ танд нэг таагүй тий тэнд одоо байхын аргагүй төвчшгүй ч юм уу эсвэл нэг айл дэрлээ гэж бодъё. Эсвэл та гэр хороол гэрт амьдардаг тий нэг байшинд нэг гэрт ингээ бүгдээр амьдардаг байж болъё тий гэж бодъё. Гэтэл чин тэнд байгаа хүмүүс нь таны орон зайг хүндлэхгүй тийм ээ тэнд зурагт арчил байдаг, тэнд нэг хүүхэд уйлжил байдаг, тийм ээ, тэнд хоолон тэгжил байдаг, тэнд аяг тавг тачигдл байдаг, тийм ээ. Та өөрийн гэсэн нэг орон зайгүй бас тавгуутаад байна шүү дээ. Та магадгүй эндээсээ сэтгэл нь гутраад, тийм ээ. Өөрийгөө яах юм мэдэхгүй, энэ байдалд яаж өөрийгөө одоо авч явахыг мэдэхгүй байж болох юм, тийм ээ. Энэ бүх тохиолдолд энэ технологиг хийснээр та өөртөө амар тайвныг, амар амгалан энэ технологи буюу энэ дасгалаар та өөртөө хормын төдөд авчрах ийм боломжтой ийм технологи юм байна. Тэгэхээр одоо бид нар энэ технологиг хий. За та нар одоо анхны удаа хийж байгаа болохоор сайхан тайван амгалан сууж иж болно. Эсвэл чихвч хийгээд ч юм уу те энэ технологиг би удирдаад явна. Энэ дасгалыг удирдаад явхлаар та нар дагаад хийж болно. Тэгээд хэрвээ та нарт таалагдах юм бол тийм ээ 30 хоногийн турш хүн амьдрал баян юм чинь те та нарт сөрөг бодол алхам тутам санаа зовнол те өөрсдий чинь одоо хүсэл эрмэлзлээс гадуур тийм ээ юм чинь бүтэхгүй ч байх юм уу хин нэг нь таны гомдооцсон ч байх юм уу эсвэл одоо та хэн нэгэн дурлсан байлаа гэхэд одоо тэр дурлал чинь бүтээгүүч байт юм уу эсвэл таныг одоо ад үзсэн үү те доромжилсан уу те ямар нэгэн байдлаар та нэг хин нэгэн гомдооцсон уу те амьдрал баян болохоор иймэрхүү зүйлсүүд хүний амьдралд байнга тохиолддог. Ийм учраас та 30 хоногийн турш иймэрхүү таны сэтгэлийг тавгуутулсан, эвгүүтүүлсэн, санааг чинь зовниулсан ийм үйлдэлүүд, ийм зүйл тохиолдох болгонд та хийж болно. Ингээд хийсний дараа танд яах вэ гэхээр та энэ санаа зовнилоос, энэ таагүй сөрөг бодлоос маш хурдан ангижирдаг тийм чадвартай болох юм. Тэгэхээр зарим хүмүүс хэлдэг штэ бид нар зөвлөгөө авах гээд очихлоор за наатаха ботхол болчихгүй да тий ботхол болчих тэгээд болов. Гэтэл чин яг үнэн дээр бид нар бүгдээрээ мэднэ тий бодол болчдөг юм байдгүй байхгүй. Хэрвээ нэг коноп дараал тэгэл түг энэ тухай ботхоо болчоо гээл болчихдог бол хүн төрөлхтөн өнөөдөр хичнээн сайхан амар амгалан одоо бүгд одоо нирванд хүрчихсэн хичнээн гэгэрэлт хүрчихсэн тийм байх av тий. Гэтэл чин тэгж чадахгүй коноп дарах төдийд тэгж чаддаггүй болдоггүй тийм ээ мартаж болдоггүй байхгүй. Энэ технологийн хувьд бол энэ дасгалын хувьд бол баг коноп дарах төдийд та сөрөг бодлыг эерэг болгон сэтгэл санаагаа хэвийн амар амгалан төвшөнд авчрах тийм боломжтой маш хурдан үр дүн өгдөг ийм технологи байж байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ эхлэе. За та нар өөрсдөө амар амгалан байдалтай сууж болно тийм ээ. Амар амгалан орон зай гэр орондоо илэрхийлж очиод тэр хин нэг надад бити саад болоорой гэж хэлээд энэ технологиг эхлээд энэ дасгалыг эхлээд хийж болох. Харин сурсныхаа дараа та нар хаач хамаагүй хийж болно. Тийм ээ. Та нар сөрөг бодол орох төдий та нар энийг хаач хамаагүй хийгээд тухайн тэр сөрөг бодол, тухайн тэр санаа зовнил, тухайн тэр агшнаас авсан таны сэтгэлийг шархлуулсан тэр үйлдэлээс тийм ээ маш хурдан түүнийг эдгэх боломжийг энэ технологиг олгоно. За одоо тэгэхээр та зөвхөн нэг технологи сонгоод нэг одоо өөрийн чинь санааг зовоож байгаа тийм ээ сэтгэлийг чинь шархлуулсан тэр тохиолдлыг та одоо бариад ав. Эхлээд бодоодох. За би танд хугацаа өгье. Та тэрийгэ бариад ав. За хин нэг нь таны гомдоосон уу тий? Хин нэг нь таны зүрх сэтгэлийг одоо шархлуулсан уу?
Эсвэл одоо хин нэгэн чин гэрээ чин хин нэгэн хүн арх угаад байна уу? Тийм агсан цогтуу тавиад байна уу? Эсвэл одоо яагаад вэ? Таны сэтгэлд хүрэхгүй тэр асуудлыг та бодоодох ганцхан асуудал дээр төвлөрийн юм дээр бүгдээрээ. За, та нарыг би одоо өөрийнхөө төвлөрөх асуудлыг олсон байх гэж бодож байна. За, бүгдээрээ сайхан нүдээ айны. За, болж өгвөл нуруугаа ийгц тийм ээ. За, хөл шалан дээр одоо тавигдсан байна. Өөрөөр хэлэх юм бол хүндэрхгүй хөл гараас солбохгүй гэсэн үг. Тиймэрхүү байдалтай сун гарын алга дэлгээтэй байна. Ингэрээ бид нар одоо хумихгүй өөрөөр хэлэх юм бол гараа зөрүүлэхгүй гэсэн үг байхгүй. Гар хөлөө солбохгүй. За, тийм байдал бэлдэх байдал нь нэг тиймэрхүү байна. Заавалжгүй завилт суух албагүй болж игэл та сандал дээр юм аа диван дээрээ суугаад ингээд ийм байрлалыг эзэлж. За, болж игэл нуруугаа бити бүхэлгөөрөө. Болж игэл нурууч ихт. Гэхдээ та өөрөөгөө хүчлэх хэрэг байхгүй. Альва зүйлийг та хүлээж авахдаа ямар нэгэн дарамтгүйгээр, шахалтгүйгээр биедээ ямар нэгэн дарамт үзүүлэхгүй, шахалт үзүүлэхгүйгээр хүлээж авахын тулд бие аль болохоор хянахыг хичээ. Гэхдээ хүчлэх хэрэггүй гэж зөвлөе. За, одоо бүгдээрээ нүдээ анж болно, нүдээ харж болно. За, одоо технологи буюу дасгалаа би та нарт эхлүүлэх гэж байна. За, та өөрийнхөө сэтгэлийг зовоож байгаа. Тэр асуудлаа өөрийнхөө сэтгэл зүрхэнд яг энэ мөчөд төсөөлөн харна уу? Магадгүй та маргааш шалгалт өгөх гэж болно. Шалгалт өгөх тухайд бодох төдийд таны гисчин гүйлгэж байна уу? Ходоод чинь базалж байна уу? Гар хөл чинь салгалж байна уу? Гар хөлийн чинь нойтон хөлс дааварлаж байна уу? Таны биед яг ямар мэдрэмж төрж байна вэ? Энэ мэдрэмжээ та бүртгэн мэдрэмжээ бүртэг. Магадгүй таныг сэтгэл зүрхий чинь хэн нэгэн шархлуулсан байж болно. Энэ шархлуулсан хүний тухай бодонгууд таны биед ямар мэдрэмж төрж байна вэ? Магадгүй зүрх чинь базалж байна уу? Зүрх чинь хатгуулж байна уу? Цээч чинь давчдаж байна уу? Толгой чинь эргэж байна уу? Дотор чинь муухай оргиж байна уу? Тэр тухай бодох төдийд танд ямар мэдрэмж төрж байна? Мэдрэмжээ бүртгэе. Нэг бүрчлэн бүртгэе. Магадгүй танай гэрт агсан согтуу тавьдаг юм уу? Эсвэл аригчин нэгний төлөө та санаа зовж байна гэж бодъё. Энэ тухай бодох төдийд таны сэтгэл зүрхэнд ямар мэдрэмж төрж байна? Дотор чинь муухай оргиж байна уу? Бөөлж чинь сутгаж байна уу? Цээч чинь давчдаж байна уу? Зүрх чинь салгалж байна уу? Ямар мэдрэмж төрж байна? Танд төрж байгаа энэ бүхий л мэдрэмжийг та өөртөө бүртгэгээрэй.
Магадгүй та хэн нэгэн үр хүүхдийнхаа төлөө санаа зовж гин гэж бодъё. Энэ тухай бодонгууд танд ямар мэдрэмж төрж байна вэ? Мэдрэмжээ бүртгэе. Зүрх чинь дэлсэж байна уу? Зүрхээр чинь хатгуулах шиг болж байна уу? Яаж байна? Цээж чинь давчдаж байна уу? Ямар мэдрэмж танд төрж байна? Энэ төрж байгаа бүхий л мэдрэмжээ та бүртгээрэй. Өөр дээрээ бүртгээрэй. Магадгүй та бүтггүй дурлалтай учирсан уу? Энэ дурлалынхаа тухай бодох төдийд таны сэтгэл зүрхэнд чинь ямар мэдрэмж төрж байна? Биенд чинь ямар мэдрэмж төрж байна? Бүртгэе. Дотор чинь давчдаж байна уу? Толгой чинь эргэж байна уу? Цээж нь дээр чинь хүн жимаар дараад байгаа юм шиг санагдаж байна уу? Арьс чинь эргэнэх шиг болж байна уу? Хүн болгонд өөрийн гэсэн мэдрэмж байгаа болохоор хүн болгон өөрт мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжүүдээ өөртөө бүртгээрэй. Магадгүй санаа алдмаар санагдаж байж болох юм. Зүрх чинь зүсэгдэх шиг болж болох юм. Яаж байна? Та мэдрэмжээ бүртгээрэй. Нэг бүрчлэн бүртгээрэй. За одоо та мэдрэмжүүдээ бүртгэчихлээ. Одоо тоогооч хүн өөрийнхөө хоолыг ямар орц найрлагаар, ямар дарааллаар яаж болгосноо, яаж хийснээ тайлбарлаж байгаа мэт та бүхий л мэдрэмжүүдээ өөртөө тайлбарлаж хэл. Зүрх дэлсэж байна. Дотор муухай оргиж байна. Бөөлжс цутгаж байна. Юу ч байж болно. Санаа алдмаар санагдаж байна. Цээжиндээ нэгэн дараад авчих шиг боллоо. Арьс арцс хийж байна. Гар хөлөрч байна. Эцс гүйлгээд байна. Ходоод бацлаад байна. Танд ямар мэдрэмж байна? Гэх мэтчлэн бүхий л мэдрэмжээ та өөртөө тоогооч хүн хоолоо яаж хийснээ тайлбарлаж байгаа мэт бүхий л мэдрэмжээ өөрийнхөө олж тогтоосон мэдрэмжээ өөртөө тайлбарлаж давтаж хэлээд байгаарай.
За та одоо өөрсдийнхөө мэдрэмжийг бүртгэлээ. Бүртгсэн мэдрэмжээ өөрөө өөртөө тайлбарлаж хэлж өглөө. Одоо та хэсэг хугацаанд биенээсээ гараад өөрийгөө ажиглаж байгаа эрдэмтэн мэт өөрийнхөө биеийн дотор ч ямар процесс явагдаж байна. Тэр явагдаж байгаа процесс нь яаж явагдаж байна гэдгийг дүн шинжилгээ хийж анализ дүгнэлт хийж байгаа. Тэр болгоныг шинжилж байгаа эрдэмтэн мэтээр өөрөө өөртөө хандаад үз. Биенээсээ та гарчихсан таны саяны дүгнсэн бүртгсэн тэр мэдрэмжүүд тийм ээ яг яаж юм биэнд чинь ямар хуу өөрчлөлт болж байгааг та анзаараад хараад сонирхогчийн байр сууриас хандаад бай. Эрдэмтний байр сууриас хандаад бай. Өөрөөр хэлэх юм бол гидсчин гүйлгэж байгааг та бүртгэж авч байна. Тийм ээ. Толгойч нь эргэж байгааг бүртгэж авч байна. Цээж чинь давчдаж байгааг та бүртгээд бичээд авч байна. Энэ бүх үйл явц таны биед ямар хуу нөлөө үзүүлж байгааг та бүртгээд байна гэсэн үг. Дүн шинжилгээ хийгээд хажуугаас нь дүгнээд байна гэсэн үг. За та эрдэмтний үүрэг оройлоо гүйцэтгэлээ. Одоо магадгүй танд ад жаргалын, тайвширлын тийм мэдрэмж орж ирж болох юм. Тэгэхээр та энэ ад жаргалтай, тайвширсан энэ мэдрэмжид автахгүйгээр төвчээртэй байна. Үүнийг үргэлжлүүлээд эрдэмтнийхээ байр суурин дээр байгаад байх хэрэгтэй. Хэрвээ та ад жаргалтай мэдрэмж рүү, тайвширсан мэдрэмж рүү шууд гулсаад орчих юм бол өөрийнхөө тэр сөрөг мэдрэмж, өөрийнхөө санаа зовнилд уусаж чадахгүй болчих байхгүй юу? Тийм учраас та төвчээртэй бай. Төвчээртэй бай. Энэ мэдрэмжүүдээ бүртгэсэн мэдрэмжүүдээ хөндлөнгөөс ажигла төвчээртэй бай. Төвчээртэй бай. За яг одоо гүнзгий амьсгаа авъя. Гаргаад төвлөрлөөс гарцгаая. За сэтгэл санаа чинь ямар хөө байна? Сайхан тайвшраад гэгээлэг болсон гэдэгт би 100% итгэлтэй байна. За та бүхний дараагийн тийм ээ сөрөг бодлоос ангижрах энэ үйлсэд чинь амжилт хүсье. Миний энэ технологи дасгалыг хүлээж аваад амьдралдаа хэрэглээд үр дүнд хүрсэн үр дүнгээ хуваалцаарай. Хэрвээ та бүхэн цаашид гарч ирэх технологи дасгалуудыг цаашид гарч ирэх сонирхолтой сэтгэл зүйн болон хөрөнгө оруулалтын эрүүл амьдралын хэв маягийн талаар гаргах миний уран бүтээлийн миний контентыг сонирхож байгаа бол манай сувагт subscribe буюу бүртгүүлээрэй, лайк дараарай. Хэрвээ ингэх юм бол би авторын хувьд маш баярлах болно нэгдүгürt, хоёрдугаарт хүн юм болохоор урам зориг авна. Тийм ээ. Хэрвээ энэ мэдлгүүд, энэ мэдээлэл цаашаа үргэлжлээсэй гэж болж байгаа бол та бүхэн лайк дараад subscribe дараарай. Анхаарал тайсанд баярлалаа.